За сайн бацхан үзэгчтэй. За сүүлийн хэдэн өдрийн болсон үйл явдлыг ерөнхийдөө ингээд хурангуулan юу болсныг ярьчих. За Лаосаар явлаа. Лаос бол гой сонирхолтой орн байна. Зам нь бол тийм ч бас сайн биш. Яг өмнө ирж исэн олон жилийн өмнө жоохон юмнууд өөрчлөгдөж, юу өөрчлөгдсөн байг бол айгүй хиттийн хөрөнгө оруулалттай болсон байна. Төмөр зам баригдсан байна, хурдны зам баригдсан байна. Зарим хэсгээр нь Лаос бол одоо мэдээж хятадаар явжснаас бол газар нутгийн хувьд хамаагүй жижигхэн. Нэг ойролцоогоор хойтлын хилээс орж ирсэн хилээс Тайландын яг хойтлын хил хятадын хойт Лаос хятад хоёрын хил. Тэгээд Тайланд Лаосын хамгийн том хил хоёрын хооронд бол ерөнхийдөө нэг 860 км орчим юм байна. Ерөнхийдөө шулуутар ингээ явхад яг хойтлосоо дунд хэсэг хүртлээр бол зам нь ер нь маш муу гэж болохоор байна. Айгүйх одоо шороотон замтай том ачааны машинууд явдаг. Жохон төвхтэй шөнө үлэх аюултай байхаар юм байна. Нутгийнхан бол бас арх нийлээд хусдаг юм байна. Шөнө согтуу бас машин барьж явдаг юм байна. Тэгэхээр яг хин нэг дараа нь явах юм бол шөнө үлэл явахд бол зохимжгүй гэж хэлэхээр юм байна. Байгалийн хувьд бол мэдээж гой сонирхолтой тропикал жөнгөл болчихно гэсэн үг. За тэгээд бид хэд яасан бэ гэхээр Luang Prabang орж хоноод тэгээд дараа нь Van Vientiane гэж хотод хоноод дунд нь Van Vienne гэж бас хотод хонсон. За Van Vienne гэдэгт нь манай нэг хуучны найз байсан. За тэр Luang Prabang-ийн хажууд бас нэг хуучны найз байсан. Тэд нартайгаа бас уулзлаа, сайхан байлаа. Олон жил уулзаагүй бас найзуудтайгаа бас нэг таньдаг хүний нүрээ хараад уулзахад бол явдлын дундуур. За Van Vienne бас нэг манай Монголоос энэ зүүн даазар аялаа явж байгаа дүү маань явж исэн юм байна. Тэгээд тэр маань цуг хамт явж болох уу гэхээр тэгээд Van Vienne-с нөгөө дүүгээ авчлаа. За тэгээд цаашаа явж итэл Тайланд руу шууд ингээд асуудалгүй ороод гарчих байх гэж бодсон чинь Лаос Тайландын хил дээр гатсан. Яагаад гатсан байг бол ерөнхийдөө хятадын гадаад номертой машинаар айгүй их орж ирээд түр гормоор бүрдүүлэлт хий гэдэг болсон юм байна. Өмнө бол тийм юмнууд нь бол гайгүй чөлөөтэй яваад идэг байсан. Тэр үед нь бол яг дээр юм ал мэдээлэл уншиж ирсэн. Аялын том машинуудыг бол бүр оруулдаг юм байна. Одоо аялын том машин гэдэг нь болохоор дотор амьдардаг. Яагаад вэ бол Тайланд тал нь айгүй хятадын машинаар орж ирээд одоо жуулчлалын бүсүүдэд нь нэг ямар ч мөнгө төлөхгүйгээр машин дотор амьдраад хоол идээд байдаг. Нутгийн эдийн засгт мөнгө оруулдаг. Тийм учраас одоо тэрийг хорихын тулд гадны 3 дахь орных гэж байгаа юм. Тэр нь болохоор одоо Тайландтай хилж байгаа орноос бус 3 дахь орн Хятад, Монгол өөр хаач гэдэг. Гэхдээ яг цааш нь ингээ уншаад ахаар одоо хууль дүрм нь одоо сони юм шиг байна. Зарим газраар нь болохоор гадныхан яваад орцсон 2-3 хил дээр нь оруулахгүй бахаар нь 3 дахь хил дээр нутсан чөлөөтэй оруулсан, зарим нь 5 дахь дээр нь оруулсан. Гэхдээ маш олон хилтэй юм байна. Хил одоо хилийн бомбтууд Тайланд, Лаос хоёрын хооронд бараг 30-аад хилийн бомбт байд юм байна. Үүнээс нэг 10 хэд нь болохоор олон улсын. Тийм тэгээд одоо ямар юу дамжаа яваад талтай биш. Хөөгдөөд одоо нэг хилээс нэг хил рүү бас яваад талтай биш гэж бодоод яад юм бэлгээ байжсэн чинь нэг галийн байцагч нийшээ ярьгээд тэгээд нэг бүрдүүлэгч олж өгсөн. Бүрдүүлэгч нэг $300 ажлын 5 хоногийн дотор одоо бүрдүүлэлт хийгээд өгнө гэсэн. Тэгээ одоо яалттай ч үлдээд тэгэл ерөнхийдөө бол машина дундын зоон дээр нүлдээсэн. 4-5 хоноод одоо гарна гэж бодож байна. Харамсалтай нь бас энэ хагацын бүтцийн таарсан. Тэгээд хагацын бүтцийн таарсан болохоор бараг 7 хоног болчих гээд байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо яах вэ гэхээр зарим нь салаад Бангкок руугаа яваад онгоцоор, зарим нь болохоор машинтайгаа Лаост одоо үлдэхээр шийдлээ. Нэг хүү болохоор сургууль нь 2 сарын 3-нд орно гэдэг Бангкокоос нисэж байгаа. Тэгээд ээжтэйгээ цуг Бангкок руу тийшээ яваад бид хэд болохоор буцаж Лаос руу ороод Лаосаар хэд хоног дэмий динж хагаад нөгөө зөвшөөрлөнд бэлэн болохоор нөгөө хэлнэ гэсэн. Тэгэхээр нь орж ирээд Тайланд руу орох юм байна. Тэгээд Тайланд руу ороход бол 1 сар байж болно. Тэр түр гормоор нь дахиад 1 сараар сунгаж болох юм байна. За нэг иймэрхүү байна. Ерөнхийдөө бол нэг төр зүрийн явгартсан байдалтай, ингээд зогсолтын байдалтай. Гэхдээ яг боломжгүй юм биш, боломжтой.
За манай пэйжийг лайк, шеэр дагаарай.